За өдрийн мэнд төргий. 6 жилээр та бүхэн томилогдоод ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Ажлын өндөр амжилт хүсье. Өмнө нас томилгооны асуудал яригдж байхад олон жилийн туршлагатай, өндөр боловсралтай ийм хүмүүс сонгогдож байгаад нас их олзуурч байсан. Тэгээ өнөөдөр ийм мэдээллийгээд ажлын төлөвлөгөө танилцуулж байгаад баярлалаа. Үндсэндээ 3 асуулт байна. Эхнийх нь болохоор та бүхэн маань 6 жил ажиллана. Гэхдээ энэ ч зөвхөн 1 жилийн л ажлын төлөвлөгөө байгаад байна. Хяналтын зөвлөл бол хараад бусаар ажиллах, дунд урт хугацааны мөнгөний бодлогыг авч явах гэдэг дээр дөрвтэй ажил хийх боломжтой институт учраас 6 жилийн төлөвлөгөө хармаар байна. Энийг хизээ танилцуулах боломжтой бай. Хоёрдугаарх нь энэ ажлын төлөвлөгөөтэй холбоотойгоор агуулга дээр нас жоохон ийм ажлын төлөвлөгөө боловсруулмааргүй санагдаад байна л да. Үр дүн суурилсан биш байна. Хяналт тавих гэл ихний 5 бол бүгдээрээ хяналт тавих гэсэн зорилготой л байна л да. Хяналт тавих гэдэг бол одоо та бүхний үндсэн ажил буюу үр дүн биш шүү дээ. Та бүхэн маань энэ ажлаа жилийн хугацаанд хийгээд 6 жилийн төлөвлөгөөгөөр ямар үр дүнг авчрах боломжтой юм бэ гэсэн тийм үр дүнд суурилсан төлөвлөлт биднэрт хэрэгтэй. Тэгжээж бид нар ингээд дунд урт хугацаанд ажиллаад үр дүнтэйгээр хэрэгжээд үр ашигтай байх болов уу гэж бодож байна. Тийм ажлын төлөвлөгөөг агуулгадаа тусгамаар байна. Тэрнийг бас хийцээ гаргаж өгөх боломжтой бай. Төв банкны тухай хуулийн 4-р зүйл дээр одоо хосолсон мандат гэж хэлж байна. Тэрэн дээр та бүхэн ханшны тогтвортой байдлын эдийн засгийн тэнцвэртэй хөгжил гэсэн 2 зүйл байгааг нь эргэж харах уу гэж тийм одоо танилцуулж ийн гэж ойлголоо зүг үү те. Олон улс дээр харахаар хосолсон мандаттай одоо төв банкнууд маш олон байдаг шүү дээ. Яагаад энийг нэг болгох гэдэг юм бол гэсэн тийм нэг одоо үндсэн асуулт байна. Манайх уг ингээд ажлын байр нэмэгдүүлэх орон сууцны бодлого гэдэг энэ 2 зүйл бол манай улсын хувьд бол төв банкны бодлогон дээр байжмаар байгаа байхгүй юу? Та бүхэн маань ингээд нөгөө сар бүрийн үйл хөдөлгөөнгийн үн, түрээсийн үн гээд аутсорсинг хийгээд гаргаж байгаа шүү дээ, тий. Тэрэн дээрээс үндэслээд орон сууцны бодлогын зөвлөмж зөвлөгөө гэдэг зүйлүүд бас адилхан давхар гарч ивэл зүгээр байгаа даа. Ялч манай улс чинь залуучууд бүгд орон сууцтай болъё гэсэн тийм л үндсэн зорилготой байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр та бүхэн бас ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. 3 дугаарх нь болохоор ногоон санхүүжилттэй холбоотойгоор уур амьсгалтын өөрчлөлтийн сангаас хөнгөлөлтөө их усрээр их усэр татаж ирэхэд нь энгийн их усртэй баг ойролцоогоор тэ одоогор бол 0.5% swap-ийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Энийг уг нь ингээд бодлоготойгоо уялдуулаад нэгэнт бид нэр шин сэргэлтийн бодлогоор ногоон шилжилтийг бодлогыг эрчимжүүлэх гэж байгаа бол Монгол банкны зүгээс ч гэсэн хяналтын зөвлөлийн зүгээс ч гэсэн тийм зүйлүүдэд чиглэсэн ажлын төлөвлөгөө байх ёстой гэж бодож байна л та. Ийм 3 асуултанд хариулт авъя. За, хяналтын зөвлөлийн дарга Уганбаатар Лувсан Жамс гишүүний асуултанд хариулъя. За, 1 жилийн төлөвлөгөө гаргасан байна. Дунд хугацааны төлөвлөгөөг хязгаар танилцуулах вэ гэсэн ийм асуулт. Дунд хугацааны төлөвлөгөө бол гаргаж амжаагүй байгаа. 1 жилийн төлөвлөгөө та бүхэн танилцуулсан буюу Монгол банкнд хөрвүүлсэн төлөвлөгөө маань бол хураангуй хэлбэр нь. Энэний илүү дэлгэрүүлсэн хэлбэр нь бол бас байгаа. Энийг бид нэр өгч болно. Тэн дээр яг ямар үйл ажиллагаа энэ хүрээнд хяналт тавина гэдгийг бид юу гэж ойлгох вэ гэдгийг нь илүү дэлгэрэнгүй тусгасан байна. За, үр дүнд бол суурилж төлөвлөгөөгөө бол боловсруулаагүй. Цаашид энэ дээр бид нар анхаарай. Дээрээс нь бид нар нөгөө гол нь хуулиа баримтлаад 27-гийнхоо штрих 1-ийг баримтлаад тэгээд үндсэндээ 5 үндсэн чиглэл байгаа юм байна. Энэ 5 үндсэн чиглэлээ цааш нь яаж хэрэгжүүлэх вэ? Эхний ажил тэр болсон. Юу хийх вэ? Яаж хийх вэ? Энийг яах вэ гэдэг. Тэгээд бид нар шинэ эхэлсэн учраас тодорхой хэмжээнд бас суралцах юм үе бол бас зайлшгүй шаардлагатай байгаа шүү. За, тэр төв банкны мандаттай холбоотой асуудал бол нэгдүгээр өөрийн чинь хэлдэг бол зөв. Зарим төв банкуд тухайлбал Federal Reserve ч юм уу те том төв банк тухайн хосолсон 2 мандаттай бол явуулдаг. За, манайд бол ханш тэгээд түрүүн их тавын ерөнхийлөгч маань бас хэллээ. Үнийн тогтвортой байдал, ханшийн тогтвортой байдал дээрээс нь хөгжлийн бодлого гэсэн ийм 3 зүйлийг бол оруулсан. Яг нь зовлон төвхтэй нөхцөл байдал хаашаа үүсдэг вэ гэхээр их олон мандат өгчхөөр бодлогын орон зай маань жоохон сулраад ерөөхдөө одоо эдийн засгийнхаа байр сууриас хэлэхэд бол төвжчих гээд байдаг. Гар хөлийн төвжчих гээд байдаг буюу хөдлөх орон зайг нэлийн хязгаарлаад эхэлдэг. Тэгээ энэтэй холбоотойгоор үүсдэг хүндрэлүүд бол байна. Нөгөө талаас олон мандат өгөөд дээрэс нь олон чиг үүрэг өгчхөөр төв банк маань өөрөө бас үйл ажиллагааны хувьд их том нэлээд том бүтцтэй болж ингэж одоо хөгжиж байгаа ийм зүйл бол анзаарэгддэг. Хоёр дахь одоо магадгүй шалтгаан нь тэрнээс эхнийх нь бол илүү чухал буюу энийг бол эдийн засгийн литературууд бол боломжгүй одоо гурвалжин боломжгүй нөхцөл байдал руу ер нь бол аваачих гэж ингэж бол үздэг. Их олон зүйлийг нэг дор тогтворж болох олон зүйлийг нэг дор хянах бол боломжгүй гэдэг ийм зүйл иймэрхүү онлын ойлголт бол байдаг. Тэгээ түрүү мөнх соёл гишүүний бас Баярдаваа захирлын танилцуулсан одоо тэр танилцуулга дээр бол энэ талаар нэлээд илэрэнгүй яригдсан.
За тэр ногоон санхүүжилттэй холбоотой эсгийг инхтэй ерөнхийлөгч маань хариулах болов. За 4 номер нэмж хариулъя. За Лувсан Жамц гишүүний асуултанд тодруулъя. Төв банкны зүгээс бол ногоон зээлийн ногоон бодлогыг бол дэмжиж явж байгаа. Ногоон зээлийн дундаж хүү бол одоогоор 14.5% байгаа. Нийт зээлийн багц нь бол 1.3 их найд төгрөг буюу нийт зээлийн бол 3.7 орчим хувьтай бол байгаа. Бид хүн бол энэ ногоон зээлийн хэмжээг бол нийт зээлийн 3.7% гэж байгааг бол 10% хүргэнэ гэсэн тийм зорилттой төвшүүлээд ажиллаж байгаа. Олон улсын бусад орны төв банкуд ч гэсэн ногоон зээлийн хэмжээг бол ерөнхийдөө 10% орчим хүргэнэ гэсэн тийм бодлогын зорилтыг бол тавиад ажиллаж байгаа. Манай энэ зорилт бол одоо бусад бүс нутгийн ижил төстэй орнуудын төв банкуудын тавьж байгаа зорилттой бол нийцж байгаа. За түрүүн хэлсэн хүүн өөрөө 14.5 орчим хувь байна гэдэг маань бол одоо манай зээлийн жигсэн дунджаас бол 2 орчим хувиар бол бага байгаа. Мэдээж Гүйцэж хариулъя. Төв банкны зүгээс арилжааны банкуудыг ногоон зээлийн их усүр оруулж ирэхэд нь бол дэмжлэг үзүүлж байгаа. Гол дэмжлэгийн хамгийн гол асуудал бол энэ swap хэлцэл байдаг. Оруулж ирсэн их усүрийг төв банк өөрийн нөхцлөөр аваад үндэсний мөнгөнд тэмдэгт өгөөд буцаагаад хэсэг хугацааны дараа буцааж төлөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд бол арилжааны банкны өөрийн гадаад зах зээл дээрээс татсан нөхцөлийг ерөөсөө муудахгүйгээр аль болохоор харилцан одоо зээлийн нөхцөлийг муудахгүй зах зээл дээр гарч байгаа зээлийн хүүн дээр бол дарамт үзүүлэхгүй хэлбэр бол бид хүн бол олгоод явдаг. Тэгэхээр бол анх ямар нөхцлөөр орж ирж байгаа гэдэг дээр нь бид хүн нөхцөлийг муудахгүй хэлбэрээр swap-ыг бол хийдэг. За хуралдаан даргалагч бол энэ хариултыг гүйцэх хэрэгтэй. За Лувсан Жамц шүү. За Уганбаатар дарга баярлалаа. Үр дүнд суурилсан төлөвлөгөөг бодолцож үзье гэж хэлж штэ тий. Үгүй бодолцохгүй штэ. Угаасаа шууд ийшээ шилжих ёстой штэ. Сая ингээд жилийн хөгжлийн төлөвлөгөө 5 жилийн чиглэл засгийн газрын хөтөлбөрүүд дээр үр дүнд суурилсан байдлаар шилжээгээд бүх гишүүдтэй гурсан штэ. Та бүхэн маань ийшээ бас шилжих ёстой, бодолцох бишээ тэр шигээ шилжих ёстой гэж бодож байна л та. Тэгэхээр энэ 6 жилийнхаа төлөвлөгөөг ийм үр дүнд суурилсан байдлаар нэг хяналт тавих гэдэг тийм одоо агуулгаар биш. Ямар зорилтуудыг биелүүлэх юм бэ? Шалгуур үзүүлэлт нь ямар байх юм бэ гэсэн байдлаар боловсруулж ирэхийг хүсэж байна. Тэгээд ногоон зээл дээр болохоор нэг swap дээр үзүүлэх хөнгөлөлт дээр нь харин биднэрт бодлого хэрэгтэй байгаа. Тэр бодлогыг нь бас ажлын төлөвлөгөөнд тусгаагүй юу? Тэргээ тусгааж өгөөсэй гэсэн бас нэг 2 дахь санал байна. 3 дахь нь болохоор энэ хосолсон мандаттай болохоор ажил нэг хэцүү байдаг гэсэн тийм зүйл ярьж байна. Уг нь бол боловсон хүчин сайтай штэ Монгол банк тий. Нэгэнт дата нь байгаа юм чинь бодлого боловсруулах чадамж байгаа гэж бодож байна л да.